Сайн бацхан өрхөм найзуудаа мөнх баяр байна. Энэ бол дэлхийн төв 7 хоногийн шилдэг мэдээ. Та бүхэн мэдээж байршлан бид өдөр бүр энэ хөтөлбөрөөрөө Бурят эрхүү өвөр байгалийн хязгаар Якут халимаг болон хятадд өрнөж буй гол үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн эцэст хамгийн сонирхолтой онцлог сэдвүүдийг багцлан томилогддог юм. Ингээд өнгөрсөн 7 хоногийн шилдэг мэдээг хамтдаа үзсгэе. Улаан удад орчин үеийн Солонгос урлагийн үзэсгэлэн нэгдлээ. Наби уран бүтээлчдийн урлан өөрийн гүн ухаан болон үндэсний өвөрмөц өнгө аяс шингээсэн бүтээлүүдэд танилцуулсан юм. Солонгосын зочдыг Бурят нутаг хэрхэн угтсныг хамтдаа үзье. Тэр цагт тэнд сэтгэл хөдлөл бодол оюун нүд гарын хөдөлгөөнөөр илэрхийлэх тэр мэдрэмж би зүгээр л илэрхийлж байна. Ингэж өөрийн бүтээлээ тодорхойлдог Солонгос уран бүтээлч Чан Умтонхи уламжлалт Пүчхэ буюу Солонгос сэвүүрийг бэхээр уралдаг. 16 наснаасаа зураг зурж эхэлсэн бөгөөд дүрслэх урлагийг сургуульд төгсжээ. Гэвч сургуульд төгссөний дараа бүтээлч үйл ажиллагаандаа баггүй завсарлага гаргасан байна. Би богино хугацаанд уран бүтээлээсээ хүндэрсэн байсан ч дараа нь эргэн ирсэн. Гэхдээ шууд том хэмжээний зураг хийх хэцүү байсан тул би жижиг зүйлээс эхэлж сэвүүр урлаж эхэлсэн. Манай Наби бүлгийн уран бүтээлчид үүнийг их урамтай хүлээж авсан. Сэвүүрийн хөдөлгөөн өөрөө салхийг бий болгодог. Харин салхи гэдэг нь хүсэл гэдэгтэй адил сонсогддог тул би энэ мэдрэмжийг нь илэрхийлэхийг хүссэн. Харин өөр нэг уран бүтээлч Юн Юнжан тэс өөр урсгалаар ажилладаг. Түүний уран бүтээлүүд нь өнгөлөг зурвас хээ агуулсан зохицол бөгөөд тэрээр орчин үеийн арга барилаас холдож туршилт шинжилэл хийдэг нэг юм. Миний бүтээлүүдийн сэдвийн уламжлалт арайраа дуу юм. Тиймээс би 5 үндсэн уламжлалт өнгөийг ашигладаг. Миний бүтээлүүд өнгөний баялаг тод шийдлээрээ онцлогтой. Эдгээр уран бүтээлчид болон олон авиаснуудыг нэгтгэдэг зүйл бол Наби хэмээх Солонгосын бүтээлч нэгдэл юм. Тус нэр нь бэлгэдлийн утгатай NA буюу Солонгосоор би гэсэн үг. Би буюу англиар орших гэсэн үгийг хослуулсан нь би өөрийнхөө оршиж байна гэсэн гүн ухааныг илэрхийлдэг. Энэ бол тэдний уран бүтээлийн гол санаа юм а. Уран бүтээлчид уламжлалт ба орчин үеийн урлагийг хослуулж шинээр тайлбарлан өөрсдийн уран сэтгэмжийг нэмж өгчээ. Тэдний үзэл санаа Наби in Russia нэртэй орчин үеийн Солонгосын урлагийн үзэсгэлэнд дэлгэтлээ. Орон нутгийн уран бүтээлчид ч тэднээс дутхааргүй байлаа. Өмнөд Солонгосын зочдыг үндэсний бүжгээр баян хуурын аялгаутай орос хөгжмөөр мөн сонгодог дуучдын дуугаар өгцөө. Орчин үеийн Солонгос урлагийн үзэсгэлэнг 10 дугаар сарын 13-наас 18-ны хүртэл залуу хэмээх уран бүтээлийн орон зайд үзэх боломжтой. Сэтгэлийн хүч биеийн хязгаарлалтаас илүү. Эрхүүгийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын баг Оросын албаны улсын Спартакиадаас 14 медаль хүртсэн амжилттай ирэн ирлээ. Тэд жинхэнэ нөхөрлөл, урам зориг, ялалт, хийл, хязгаар үгүй гэдгийг нотлсон юм. Хэрхэн мордтойгоо нэгэн хэмнэлд хүрч амжилтын оргилд гарсныг дараагийн сурчлагаар хүргэе. Эд бол жинхэнэ хэл хязгааргүй унаачид. Энэ бол 18 настай Никита Девятченко. Тэр багада морин спортоор хичээлж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш адуунд дурлсан гэж ярьдаг. Одоо тэр олон уралдаанд оролцож туршлага хөрвүүлжээ. Түүнтэй хамт Артем Березин байна. Тэд бие биенээ өрсөлдөгч гэж үздэггүй, харин ч үнэн ч найзууд ажээ. Бид морин спорттой хайртай. Энэ спортоор хичээлэх нь морьтой хэрхэн харилцах, удирдах, арчилахыг сурахад дэмтэй юм. Ингэж л сайн бэлтгэж, сайхан амжилт гаргах боломж бүрддэг юм а.
Манай баатрууд өөрийн хүч чадлын хязгаарт хүртэл хөдөлмөрлөх ямар байдгийг сайн мэднэ. Тэд бүгд эрүүл мэндийн тодорхой хязгаарлалтайч энэ нь уралдаанд оролцож бүс нутгийнхаа нэр төрийг мандуулахад саадуулдаггүй. 6 тамирчнаас бүрдсэн баг 9 Токио хотод болсон тэмцээнээс гайхалтай амжилттай иржээ. Унаачдын амжилтын жагсаалтад 7 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль нэмэгдсэн байна. Тэд Орос Албаны улсын тусгай олимпийн спорт наадамд оролцсон бөгөөд 22 мужийн 102 тамирчин шилдэгийн төлөө өрсөлдөжээ. Хамгийн хэцүү нь уяачид өөрийн морьтой биш, зохион байгуулагч байгууллагаас гаргасан мориор уралддаг. Тиймээс богино хугацаанд мориндоо итгэдэг, мориныхаа итгэлийг олох шаардлагатай болдог. Фонд Тихомировын сан инклюзив спортыг дэмжиж зогсохгүй энэ чиглэлийг идэвхтэй хөгжүүлж байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр өөрийн чадвар тохирсон спортын төрлийг хөгжүүлэх боломжтой болох нэ. Одоогоор манай тамирчид сайн гавьяаны амралтаар эдэлж байна. Гэсэн ч бэлтгэл зогсохгүй дараагийн улирал 2026 оны хавар эхэлнэ. Дарья Пастушенко, Иван Прокудин специально для программы «Новости». Нүүдэлжингийн Эрдэнэ урлагийн сэргэн мандалт. Якут улсад морин дээрээс харвах уралдаа эд өрнөж байна. Тамирчид тэсвэр хатуужилтаа Якут адуунууд дээр давхин 14 секундын дотор бай онож чаддаг байх ёстой. Тэд хэрхэн бэлтгэл хийдэг, уралдааны хариуцлагатай мөчид юу мэдрэгдгийг хамтдаа үзье. Сегодня на ипподроме Юскаты Өнөөдөр Улс хатын морин тойруулгад Эрдэнэ баатруудын сүр хүчийг санагдуулан муур амьсгал ноёлж байна. Эрдэнэ зоригт морьтон номд харваачдын домог амилж байгаа юм шиг л байна. Морьт харваа бол энэ бүс нутгийн хувьд харьцангуй шин спорт боловч Евразийн нүүдэлчдийн Эрдэнэ уламжлалаас ихтэй. Оролцогчид хурдан хүлэг морьтой давхин бай унахын тулд хурд наривчлалыг төгс хослуулах ёстой. Хурдтай давхиж яваа морин дээрээс харваач байг онож амжих ёстой. Хугацаа ердөө 14 секунд. Оноо нь наривчлал болон хурднаас хамаарна. Төрлүүдийн ялгааг хэлэхэд эхний төрөлд 30 метрийн зайд 3 бай байрлуулна. Оролцогчид морьтойгоо тэр замыг туулан бай болгоныг харуuna. Харин хоёр дахь төрөл нь цамхаг. Энд 3 бай нэг дор байрлаж, тамирчид хол зайнаас зэрэг харуулах ёстой байдаг. Уралдаанд цэвэр үлдрийн Якут адуунууд оролцож байна. Морьтонгуудыг хэлж байгаагаар эдгээр адуун онцгой зан артай тэсвэр хатуужилттай бөгөөд энэ нь тэмцээнийг бүрч сонирхолтой болгодог. Тамирчдад урам зориг өгсөн оролцогчдын нэг бол залуу харваач Мария Камашева өөрийн морь чигүүрийн талаар ийм ярьлаа. Нэг өдөр манай багш энэ спортыг сонирхож эхэлсэн. Бидэнд ч их таалагдсан. Эхэндээ зогсож байгаад харуулж сурсан. Дараа нь зориуд Якут адуу авч морин дээрээс бэлтгэл хийж эхэлсэн. Миний морийг чигүүр гэдэг. Чигүүртэй бэлтгэл хийх үнэхээр хөгжилтэй сонирхолтой. Одоо энэ морьтойгоо бэлтгэсний дараа ямар ч морь надад айдас төрүүлэхэ болсон. Шинээр байгуулагдсан морьт харвааны холбоо тус спортыг хөгжүүлж бүс нутгийн хэмжээнд шин түвшин гаргах том зорилго тавьжээ. Цаашдаа бидний төрлийг Манчарын наадамд оруулах мөн жил бүрийн УСАХ олонхогийн хөтөлбөрт тусгай төрлөөр багтааж энэ спортыг илүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхийг зорж байна. Зохион байгуулагчид морьт харвааны цомыг жил бүр уламжлалт болгон явуулахаар төлөвлөжээ. Мөн аймагуудын хэмжээнд морьт харваачдын клубүүдийг нээж энэхүү эртний бөгөөд сүр жавхлантай спортыг улам хөгжүүлэх зорилготой байна. Хятадд шинэ сонирхолтой үзэгдэл хүчээ авч байна. Мөнгөлөг блогерууд. Тэдвэрийн насны иргэд өөрсдийн өдөр тутмын амьдрал, хоол хийх арга, идэвхтэй амьдралын хэв маягаа хуваалцсан сая дагагчтай болжээ. Яагаад залуус өндөр наснуудын амьдралыг сонирхон үздэг болсон бэ? Хамтдаа сонирцгоё. Хятадын төв хэсэгт орших Шинсэн мужийн өмнөд нутгийн Жаоян тосгоны энэ жирийн эмэгтэйг цахим од гэхэд итгэхэд бэрхэм. 76 настай Чин Гуйган цахим орчинд Цинба эмээ нэрээр танигдсан бөгөөд Хятадын TikTok болох Douyin бараг 2.5 сая дагагчтай гинэ.
Миний аач бизнесийнхэн алдагдлаас болж урам нь хугараад гэртээ юу хийхээ мэдэхгүй суудаг болсон. Би тэрэнд миний хоол хийхийг л бич. Би юу хийж байна бүгдийг харуул гэж хэлсэн. Ингэж л бидний адал явдлын аян 2017 оны 100 эхэлсэндээ. Аж ахуй Жан Ванлу эмээвөөгийнхөө хөдөөгийн амьдралыг өдөр бүр лайваар харуулж эхэлснээр хожим бизнесээ дахин сэргээх боломжтой болжээ. Хүмүүс миний хийцийн халуун тогоотой сүмсийг харчхаад энэ сүмсийг худалдаж авч болох уу гэж асуудаг болсон. Тэгэхээр ач хүү маань миний жорыг ашиглаад үйлдвэрийн аргаар үйлдвэрлэж эхэлсэн. Одоо маш алдартай, байнга дуустдаг юм. Өдгөө Цэнбай эмээгийн аккаунт хэдэн зуун орон нутгийн фермерүүдэд бүтээгдэхүүнээ сая юанаар борлуулахад нь тусалж байна. Жан Ванлу энэ нэрийг брэнд болгож амттны сүлжээ дэлгүүрүүдийг нээжээ. Гэвч Цэнбай эмээ цахим орчинд ганцаараа биш юм. Хятадын цахим ертөнцид ахмад насныхан улам идэвхтэй болж байна. Би бодохдоо ахмад хүмүүсийн цахим идэвх нь үе хоорондын холбоог хадгалах гүүр болж байна. Залуус тэдэнтэй сэтгэгдэл лайкаар харилцаж тэдэнд анхаарал хандуулах нэгэн төрлийн онлайн үр ачийн үүрэг хүндэтгэл болж байна. Энэ ганцаардлыг бууруулж ахмадуудад нийгэмтэйгээ дахин холбогдох боломж олгодог. Фуцэн мужийн Путян хотын 90 настай Мэй нэмээ дооюунд 1.2 сая дагагчтай. Түүний бичлэгийг үздэг залуус түн шиг хөвшин гэдгээс айхгүй боллоо хэмээн бичдэг. Харин Ляоны мужийн Шинян хотоос гаралтай 83 настай хуучин ачааны машины жолооч Жоо өвөөгийн амьдралыг илтгэх бичлэгийг 17 сая хүн дагдаг. Тэр зөвхөн эрүүл бие сэтгэлээ хэрхэн хадгалах талаар бус хэрэглээний цахилгаан барааны тоймыг хүртэл хийдэг байна. Нийгэмд хэрэгтэй хിവэр байх нь энэ л ахмад оддын гол урам зориг болж харин залуу үзэгчид тэднийг амьдралын жинхэнэ үлгэр дуурайл гэж үздэг байна. В то время как молодая аудитория видит в них пример для подражания. Алиса Косюк, Джоу Исинь, CGTN. Ингээд энэ 7 хоногийн дэлхийн төв шилдэг мэдээний багц маань өндөрлөө. Монгол төдийгүй бидний хөрш орнуудад болж буй үйл явдлуудын талаар мэдхийг хүсвэл Ice Globe үзэж байгаарай. Хөтлөгч мөнх хоёр хамтдаа байлаа. Дараагийн 7 хоногт дахин уулзцгаая. Баярлалаа баяртаа. Суугаа битгий салаарай.